Үнэхээр сайхан мөчийг та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа бас маш их баяртай байна үзэгчтэй. Амар юм олсон да. Энэ ара. Энэ айлын бүх юмныхын түлхүүр энд байна. Орч үзгүй. Тунгалаг долгиолох цагаар улс толгодны цэцгэлсэн ханхдагч төрдөг хангай минэ амин заяа танутаг минэ сэмдэг хангай сайдиката түүхэндээ босоо химэртэй унган нутагны унган хангайда. За Булган аймаг бол ургамал уул усан тэгшэрсэн байгальтай ан гөрөө аратан жигүүрт ихтэй. За түүхэн олон үйл явдал болж байсан хувьсгалын үлгийн нутгийн нэг гэгддэг. За анхдагчууд алдартнуудаараа бахархдаг, зах зээл аялал жуулчлал эрхлэх таатай нөхцөл бүрдсэн. За дэд бүтц хөгжсөн зэрэг олон талаараа хүний сэтгэлийг татсан сайхан нутаг байна. За Булган аймгийн манай орны төв хэсэгт орхон сэлэнгийн сав газарт оршдог бөгөөд за нийт нутагт нь Булганхан, Бүрэг хангаа, Дулаанхан, Бүтээл, Хантай, Дархан хаан зэрэг олон ойн хөвчд уул нурууд байдаг. За Булган аймгийн төвд нэгэн одоо гайхамшигтай түүхэн дурсалт газар байдаг. За энэ бол Хатанбаатар Магсаржуугийн одоо буухан байна. За бид энэ буухнаар дайраад гарлаа. За ардын Хатанбаатар Магсаржуу буюу Сандагдоржийн Магсаржуу нь 1878 оноос 1927 онд амьдарч байсан. За Монголын цэргийн нэрт жанжин тусгаар тогтнолын төлөө цогтой цэмцэгч 1921 оны 2 сарын 15-наас 1921 оны 3 дугаар сар хүртэл ажилласан ерөнхий сайд байсан юм бэ. За Хатанбаатар Сандагдоржийн Магсаржуу нь хуучнаар Сайн Ноён хаан аймаг, одоогийн Булган аймгийн Хутаг өндөр сумын нутагт ядуу тайж Сандагдоржийн хүү болон төрсөн. За 11 наснда Сайн Ноён аймгийн Хушуу ноён Ганжууржуу гүнд шавь орон бичиг үсэг заалгаж 25 нас хүртлээр шавь суусан юм байна. За 1905 оны 7 сард язгууртны зэрэг залган авч Магсаржууг хов дахь амбан яамны дэргэд хугацаалан суулгах халахын жасаан тохон томилсон юм байна. За Богдхаанд Монгол улсын засгийн газраас түүнд Хатанбаатар гэдэг цолыг олгосон юм байна. За 1914 онд шар жолоо одонгоор шагнагдсан. За 1922 онд Зөвлөлт Орос улсын засгийн газраас Байлдааны гавьяаны улаан төвийн одон. За 1924 онд ардын засгийн газраас ардын хэмээх эрхэм цолыг олгож ирсэн юм байна. За ардын Хатанбаатар Магсаржуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор одоо Тус аймгийн төв Дуулгат бунхныг байгуулж шарлыг нь шилжүүлэн бунхалсан юм байна. За 1998 онд Монгол улсын засгийн газрын 39-р тогтоолоор Булган аймгийн Хутаг өндөр сумын дунд сургуулийг ардын Хатанбаатар Магсаржуугийн нэрмж сургууль болгосон түүхтэй ажээ. Утман түүхэн
За бид ингээд Булган аймгийн төвөөр дайраад цаашаага Булган аймгийн Тишиг сум руу явсан юм аа. За Булган аймгийн Тишиг сум явж байна. За энэ нөгөө төлөөгийн алдартай даваан дээр төлөөгийн давааны бууз гэдэг та бүхэн мэдэх ингээд ийм том дотроо баг нэг одоо Улаанбаатарын бол 4 буузны мах энэ дотор байгаа. Тэгээ нэг ширхэг нь 1200 гэдэг. Энэ заавал одоо ийшээ явж байгаа бүх машин зогсдог. За Булган аймгийн төвөөс 45 км зайд буузаараа алдартай төлөөгийн даваа гэж байдаг. За энийг та бүхэн бүгд мэдж байгаа. За энэхүү өндөр давааны чанга хороод ирэх 3800 м квадрат талбайг одоо тус аймгийн 4 сумын 300 гаруй өрх айраг цагаан эдээ жимсгэн одоо зарж амжиргаагаа залгуулдаг гэж хэлж болно. Тэгвэл энэ давааг одоо иж бүрэн шинжилснээр асфальтан бетон хувьчилт, явган хүний зам болон замын хашлага, замын хэвтээ тэмдэглэгээ тэмдэг зэрэг байршуулахаас гадна за хурц харуулагч 50 гаруй жижиг автомашины зогсоол, за хүн даацын автомашины зогсоол зэрэг хийгдэж байгаа юм байна. За ер нь ихэнх нь хийгдэж дууссан гэж хэлж болно. За түүнчлэн нарны тэжээлтэд шөнийн гэрэлтүүлэг, ширээ сандал, худалдаа намын хийх боломжтой лангуунуудыг одоо маш эмгцэгстэйгээр байрлуулсан байна. За энд бид зогсож одоо замдаа мэдээж төлөөгийн даваагийн буузаа аваад тэгээд дээрэс нь бас айраг авч ууж тэгээд цаашаа замдаа гарлаа. Булган аймгийн Тишиг сум нь 5 багтаа бөгөөд нийтдээ 3500-аас илүү хүн оршин суудаг. За хүн амын 20 гаруй хувийн бурайд үндэстэнгүүд, за үлдсэн хувийг нь халах үндэстэн эзэлдэг юм байна. За Тишиг сум нь Монгол улсын хойд хэсэгт Оросын холбооны улстай 140 км, за баруун талаараа Хөвсгөл аймгийн Тарайлан Эрдэнэ булган сумтай, өмнө талаараа Хутаг өндөр сумтай, за зүүн талаараа Сэлэнг сумтай газраар хэлдэг. За нийт нутаг дэвсгэр нь 70 гаруй мянган га талбайтай, нутгийн 84% нь ой эзэлдэг. За маш үзэсгэлэнтэй газар нутагтай юм байна. За энд иг тарвахтай 90, тавт, төмөрн, хужирт зэрэг одоо олон үзэсгэлэнтэй голууттай бөгөөд за манай орны үзэсгэлэнт сайхан байгальтай сумуудын нэгт зүү ёсоор ордог юм байна. За нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудад 1800 орчим төрлийн ургамал ургадаг. За шинэс, хус, хуш, хайлаас, гацуур, жодоо, нарс зэрэг одоо олон төрлийн модлог ургамлуудтай юм байна. За мөн баавга, чон, шилүүс, гахаа, буг, хандгай, хүдэр, тарга, уян, суусар, минж зэрэг олон амьтдтай гин шүү. За мөн хун, галуу, тогруу, тоодог, ангир, нугас, өрөвтөс, уйл, сойр, нүмерг, за тас, илээ гэх мэт олон төрлийн жигүүртэн шуудтай ажээ.
ингээд Булган аймгаас гараад 265 км одоо Тэшиг сум руу яваад энэ эг сэлэнгийн бэлчээр үзэх гээд явсан. Тэгээ ерөнхийдөө ямар ч хэлсэн Тэшиг сумынхаа төв дээр ирээгээд тэгээ сумын төв дээр ирэнгүүтээ за зочид дуудал ямар юм байдгийг бол гэсэн чи харин айгу гоё од гэж зочид дуудал яг замын хажууд тэгэж. Тэгээ дотор нь ороод нөгөө ямар шиг буудлах юм бол гэсэн чи бүр цав цагаан даваад айгу гоё зэвэрхэн буудалтаалаа. Тэгээ буудалтаа онцод бид одоо ингээд буудлын эзэгтэйгээс би чи яг энэ тэнд явахаар айл руу орчт гэж танаад орё гэдэг ингээд орж ирээ сууж байна. За тэгээд энэ айлд ороод ирэнгүүт ерөөсөө энэ ширээ юуг харчихсан өглөөний цай одоо ингээд би сүтэ будаа идээ сууж байна. За энэ масклыг бол энэ гэрээ эзэгтэй өөрөө хийсэн. За тэнд цэцгээ байсан тий. Энэ цэцгийг ингээд өөрөө машиндсан энэ хараа. Одоо энэ машин. Тий одоо гэрээ эзэн Хүрлбаатар гэдэг тэнд сууж байна. Одоо ийм жинхэнэ одоо цэвэр бурайд айл. Тэгээд одоо энэ ааруулаа бас өөрсдөө хийсэн юм тий. Ааруулаа өөрсдөө хийсэн. Тэгээд энэ одоо ногоо төвлийцэд шууд агшаан дотроо төвлийцэд тавьдаг. Одоо тэнд одоо дахиа юу за энэ талхыг хараараа та үзэгчтэй. Жинхэнэ бурайд талхын дивж байна. За тэгээд энэ жинхэнэ Монгол одоо бас домбондоо ингээд цаагаа хийж өгд юм бэ. За ерөнхийдөө бол ингээд ийм сайхан айлд орж ирээд энэ айлыг үзэх гээд явж байна үзэгчтэй. За тэгээд надад байгаараа. За ингээд цаагаа уу. Хэвээ гоё би энэ гоё мэдий. Гэрээ эзэгтэйг суудгүй сараа гэдэг гэсэн. За тэгээд суудгүй сараа гэдэг энэ одоо суултаа бүр алдахтаа тэгээд маш ажилсан гэдэг. Ингээд наашаа цаашаа ингээд гүүгэл хийж гэнэ. Тэгээд одоо энэ хараа одоо жишээлбэл би одоо ерөөсөө дэмэд хэмж явуулахаараа энэ гэрээ эзэгтэйгийн ажлыг хараад үнэхээр гайхаад одоо хизээ ийм гоё гэртээ болно гэж бодосооч. За ингээд тэнд одоо ингээд цагаан будаа тэнд одоо өрөм сагсаацсан байна. За тэгээд тэрүүгээр юу цэцгийн машин тэнд харагдаж байна тий. Машин одоо яваад байгаа шүү. Тий, тэгээд орж ирэх байж тий. Ингээл юмнуудаа сайхан ингээд өрөө тавьсан ингээд ширээ мэрээ одоо ерөөсөө гатгооны амбар. Ширээ оцд янзтай ширээ. Тэгээд ийм байна. Тэг гэрээ эзэн Хүрлбаатар гэдэг хүн одоо юунд байд юм те? Сумын төвд сумын захиргаанд дахлан бодогч. Захиргаанд дахлан бодогч. Тэгээд танах миний ойлгосноор бол ийм бас газар тариад ирэх юм байна. Энэ хашаа тэр чигээр одоо газар тариал ингээд трактор компани харагдаж байна. Тэгээд хитэн газар дээр газар тариаланд юу тарьдаг вэ? Нийт нэг 600-аад га газар Улаанбуудад тариал. Оо 600-аад га. 600-гаа ээлжинд эргэлтийн талбай 600 яг нь 300-аар 300 акцент ээлжлээд жилдээ тэгээд бодоо тариал. Бодоо тарих. Оо. За. Тэгээд юу яа гэсэн үг шүү дээ. Тэгээд будаага тарчаад будаага зөвөр гурал хийх үү эсвэл тушаах уу? Шууд уусах тушаах. Гурлын үлдэх тушаах. Тариа мараа том тэгээд нөхөр нэгтлээ хийгээд энэ хүүхэн бол суудгүй сарын чинь компани захирлахгүй юу? Одоо танай компани чинь нэр нь ямар гэдэг? 90 уул гэдэг. Тэр компани захирал сарын цэцэг гэдэг. За. Тэгээд энэ одоо танай гэрэг байшин чинь бас аягүй гоё байшин харагдаж байна. Тэгээд байшин бас өөрөө барьсан тий. Ямар Монгол. Өөрөө хүүхдүүдтэйг нийлээд барьчих. Бүгд өөрөө байдаг. Ахтунараараа барьсан. Ямар Монгол юм. Миний аа юу хөнөстэй. Гэхдээ харин сумандаа ингээд сайхан амьдарч болж байна. Тэгээ би бас та нартай түрүү энэ орж ирээд ингээд гэрээ чи үнэхээр сонирхоод ингээд байшин гэж сонирхоод явлаа. Тэгээд энэ залуучууд энэ сумандаа амьдрах одоо танаа гэрээс үлгэр жишээ авч яана юу ер нь ирээд үзэж харж байгаа юм байна уу? Бас яг залуучууд их үзэж чаддаг сонирхдаг. Сонирхож байгаа та баримж яга танах шиг болох юм гэж ярьж хүнлээ. Аяндаа мас ч болохоор яаж барьсан байна? Яаж байшингаа яасан байна? Үзээд барьж байгаа залуучууд байна. Тий 2-3 дахин ирж үзээд тэгээд энийг жишээ аваад ингээд барийгээд барьж чад одоо бариад орцсон ч айлгууд байна. Тэгээ үнэхээр одоо ингээд бас нэг сумандаа үлгэр жишээ амьдраа залуучууд үлгэр жишээ болоод ийм сайхан амьдраад явна гэж чанах одоо хэдэн хүүхэдтэй? Манайх 3 хүүхэдтэй. 3 хүүхэд нь бүгд сургууль соёлд тусдаа гарсан. Бүгд тусдаа гарсан. Энэ Улаанбаатарт амьдраад нэг нь Улаанбаатар. Нэг нь энэ их сумд эмнэлэгт эмчээр ирж ажиллахаар ирж байна уу? Оо ямар монд. Тийм
2 сар ажиллачлаа гэдэг 6 сар орсон тийм. Эмчээр орж байгаа юм уу? Юуны эмч үү? Их эмч. Хумын эмч. Оо за. За үнэхээр үлгэр жишээ хэлээ. За тэгээ би танаа хашиг ороод ирэнгүүт хэлгээд одоо танаа хашиг яв сонирхно тий. За тэгээд одоо тараага танах одоо энэ од гэдэг жочид дуудалтаа. Тэгээд энэ манай хүнсний дэлгүүр. Хүнсний дэлгүүртэй. Тэгээд дээрэс энэ одоо гадаа энтэй тэгээд мал аж ахуй. Намар болохоор одоо будамд буугаа сайхан хашаанда шаардалтаад хүн амтнд үрээд бас гоё. Сайхан бид яваа. Тэгээд энэ олон хүмүүсийн сайжруулаад хүн ажиллаж штэ одоо тариа тий. 10 хүнээ цалинжуулаад аймын чачтай манайх чинь хавар болохоор ирнэ энэ дотроо дугуй гараад авахяал өндгөө өөртөө авчирч одоо өөртөө төрөж чинь шааж идэх болоо. Одоо шинэ өндөж үндэг штэ тий. Гэрээ өндөг. Статста бид нар ингээд нэг их хацтай яваад идэв юм. Ингээд тэр зочид буудалд орж байгааг бол танах ингээ олохгүй байж штэ. Нөгөө буудалч одоо өглөөний цай өгдөг гэдэг утгаар чи өглөөний цай өгөхгүй бид нар өчтөр ярьжсэн байна. Гэртээ өгчихё гэдэг. Бид нар өчтөр ярьжсэн. Манай нөгөө цуг явж байгаа хүүхэд тэгжсэн байхгүй. Өглөөний цайтай шүү гэдэг юм би ингээ харсан чи тоглосон юм аа гэдэг чсэн байхгүй. Тэгээд яг ингээ өглөөнийхөө цаг орж ирээд уучиж байгаа байхгүй. За өглөөнийхөө цаг цэцгээ орж ирэнгүүт цэцгээ асуусан даа. Танаас өмнө цэцгээ байдаг. Цэцгээ авах. Тэгэхээр за манайд цэцгээтэй талхаа өглөө идчихээрэй гэдээ тэгж байгаа байхгүй юу. Тийм ээ. Тэгээ ер нь би сонсчихсан л да энэ одоо тишгт байдаг бурайдууд ер нь манай тэр нөгөө энтийн биендэр сум байдаг. Бурайдууд аюу ажилсаг гэл би тэгээд ямар ч часан зорж танаа тишг сумд ирж байгаа байхгүй. Тэгээ ямар ч часан одоо яг нөгөө нэг бурайд хүмүүс энтер их байдаг болохоор би энэсээ суулцаад эсгээ гэрээ Монгол гэрээ бараг барьж байгаа байхгүй шүү. Дандаа модон байшин. Ер нь модон байшин. Хөдөлгөөнчсөн ер нь модон байшин. Дандаа модон байшин. Саа үрж хавржаан дээрээ бүгд байшин. Одоо хадандаа гарчаад ид сайхан. Баяр сая замд явж байхад аягүй сан би хадж байгаа. Гэхдээ юулж хаврчсан дээр байшин харагдав. Тэгээд би ямар сони би байшин дээр барихгүй шүү дээ. Дандаа өвлийн байшингууд, дүнзэн байшингуудаа бариад бас. Өвөл тэгээд өвлжөнд дүнзэн байшин. Зостоо. Дамжаал. Намарчаа хаврж байгаа яах вэ? Тэгэхээр нэг ачи дөрвөн байшин. 3 байшин. Өөхөө өстө. 4 машинтай ингээд 4 машин. Цэцлэраа явна ингээд ерөнхийдөө бас яг хөдөлмөрсний гавьяал авах трактор одоо нөгөө хөдөлмөрсний дээрээс морин кассет гар хадуураар усан хаддаг байсан бол одоо нөгөө пад трактор дандаа трактороор хаддаг болоод ингээд дорн 7 хоногт нь усан аваад дуусна мянган бохол энэ нэг айлч мянган бохол энэ манай сумын ч бас эко бүтээгдэхүүн хэрэглэнэ гэж. Гэхдээ энэ талхаа өөртөө барьж чинь тэгээд энэ талхны одоо энэ ингээд харахад юм нэг тийм хөвсгөр аягүй гоё. Тийм. Хөргөний болох одоо энэ чинь дороош нь болох шүү дээ. Таргалахгүй шүү дээ. Эко бүтээгдэхүүн. Цэцгээ бол яалтчгүй үнэхээр гоё. Маста хийн талхаа барина. Тэгээд ногоо хөмсөө манайхаа одоо аваад илгүү дээр хагас нөгөө зарчдаг юм. Энэ сайхан айлын одоо гэрээ эзэн одоо Хөрлөбаатартай одоо нэг жоохон үг саллаа хитэ үг яриа үдий гэж бодоод. За ерөнхийдөө танах ийм хашаан дотроо энэ одоо энэ өөрийнхөө нөгөө нэг газар тариалтанд ашигладаг компани энэ чинь ингээд энэ ч байж байгаа юм тий. Ер нь 3 компанитай харагдаж байна тий. Тэгээд 8-9 хүн ажилладаг юм байна шүү дээ тий.
За одоо тэр нэг энэ сумын төв рүү орж иж яхад нэг баахан тариалангийн талбай ингээд тариа буудаа тарьцсан баг тэр танах байгаа да. Ингээд яг сумын төв рүү. Замын хоёр талаар тийм нэлээд хідэн газар байна. Одоо энэ чинь нэг 150 га. 150 га. Тийм. Ийшээгээ өөр газар нэг 200 га. Ингээд 350 гаад энэ жил тариасан. Бус газруудаа өрнөжтөд бэлдээ дараа жилийн өмнө бэлдсэн байж. За 350 га газар одоо ингээд 8 сарын 9 сарын хэдэн ингээд хурааж байна. 9 сарын 15 гээд орчин. 15 дэх хурааж. Одоо энэ талбайгаа цэвэрлээд байж байгаа юм шүү дээ. Энэ талбайгаа өтөрмөө буулгах өтөрмөө цэвэрлээд ингээд хавуураал хатаагаад тэгээд ингээд энэ дээрээ буулгах. Одоо энэ хашаанда авчраа болгох юм шүү. Оо за. За өөрөө чинь өрхийн орлого нууц шил жилдээ хэд вэ? Жилдээ яг хөө зүгээр газар тариалангаас нэг 200-аас 300 сая төгрөг олно. За. Тэгээд яг өөр юм цалин байна. Эхнэрийн манд хэлтгүүр байна. Тэгээд ингээд дэлгүүрийн орлоготой юу гэхлээр нэг за нэг 300-аас 400 сая төгрөгөнд л эргэлдэж юм да. За, жилдээ. Жилдээ. За энэ айлын орлого одоо энэ гүйдэг сараа гэдэг нэртэй маш ажилсаг эмэгтэй байна гэрээ эзэгтэй тий. Одоо гэрээ одоо тэргүүн бас дээрэс нь ажил хийдэг юм бэ. Сумынхаа засаг захиргаан. Тэгээд жилдээ 400-аас 500 сая төгрөгийн орлоготой байна. За тэгээд энэ 3 хүүхэдтэй гуруулгийн тусад нь гаргаад сургууль соёлын төгсгцэн байж дараа мэдээж тий. Улаанбаатарт байр энэ төр худалдаж аваад тийм ээ. Ер нь ингээд би одоо өөрөө сумын захиргаанд ажилладаг хүн байна. Энэ нутгийн залуучууд ер нь хот руу шилжих нь багасч байна ер нь. Ер нь гайгүй шүү дээ. Манай сум энд нөгөө орлого ихтэй аж ахуйн нэгжүүд олон аж ахуйн нэгжүүд газар тариалан аж ахуйн нэгжүүд их олон ажиллаж байгаа. Тэгээд нөгөө хөлийн цэргийн анги байдаг. Энэ хөлийн цэргийн анги чинь маш их ажилчтай нөгөө гэрээд хэлчихэд юм уу ахлагч нарыг авч шалгалтаар авч илсүүлж ажилладаг. Энд бол маш олон залуучууд орж ажиллаж байна. Тэгээд энэ манай энэ аж ахуйн нэгжүүдээр сууд ажиллаж байна. Нэгэн олон газар тариалан аж ахуйн нэгж байна. Модны үйлдвэрийн хэд хэдэн компани байна. Банц зүсдэг одоо модон бэдс бэлддэг. Эднэрт бас хүмүүс их ажиллаж залуучууд. За заашгүй. Ер нь тэгэл бүгд хот руугаа ингээд юу яж хахаар ийм сайхан амьдарч н одоо ногоо байна. Жимс одоо мань чи жимс аяг хурдаг гэсэн тийм. Цамар урган, жимс одоо тэгээ дээрэс нь өөртөө юмаа тарьж чинь дахиагаа үржүүлээд тариагаа тариад буудаага авчиж чинь тийм ээ. Одоо ер нь дутах юм алга. За энэ тань гурлын үйлдвэр байна уу танаас нь? Манай суманд гурлын үйлдвэр байхгүй байна. Дээхэн үед нөгөө нэг жижиг хувийн 2-3 үйлдвэр байсан. Нөгөөдүүл нь стандартын шаардлага хангахын гурил гаргахгүй. Тэгээ чи нөгөө нэг юу стандарт зөрчиж байгаа учраас бүгднийг бойлуулад. Ингээд одоо ойрхон энэ хонгорт гурлын үйлдвэр байгаа л да. Бас энэ хажууганд төвсглийн тариалан гурлын үйлдвэр. Танах тэгээд үр тариагаа ер нь ийшээ үйлдвэрлэл өчөж байгаа шүү дээ тийм. Үйлдвэрүүд дандаа ойрхон үйлдвэрүүдэд аавна. Алтан тариа компани аавна. Нөгөө улсын нөгөө тариалаг эрхтэх дэмжих сан гэж байсан. Одоо хөдөөж авах дэмжих сан болцсон. Тэр авдаг шүү дээ. За үзэгчтэй бид нөгөө Хөрлөбаатар сараа хоёрын найз за энэ Цэрэн очир гэдэг бас адилхан одоо газар тариалан эрхлдэг айлын хашаанд орж ирээд байна. За энэ айлын хашаа бол бас л энэ нөгөө нэг газар тариалан эрхлдэг гэдэг утгаараа нэг га газар байт юм байна. За ингээл эргэн тойрон одоо өөрсдийнхөө нөгөө трактор комбайн за тэгээд дотор нь байшин одоо байшин болохоор өвлийн байшин, зуны байшин, за галтайгоо тустай байдаг юм байна. Ер нь энэ ингээд тэшиг сумаар явж байхад бол гэртэй айл ер нь байдгүй юм байна. Ягаад гэвэл бас нутгийн онцлог дээрээс нь мод ихтэй. Тэгээ буриадууд бол дандаа л гоё ингээд дүнзээрээ байшин барьдаг юм байна өсчтэй. За ингээд юу эднийхээр орж ирээд бас гэрээр нь сая орлоо. Гэр нь бол бас л маш цэвэрхэн гоё одоо энэ яг энэ тэшиг сумынхаа хушаар барьсан байна те дотор талын те хушаар ингээд доторлцсон яг ингээд рэклцсэн аюу гоё тийм цэвэрхэн гоё байшингууд байна. За ингээд энэ хүнтэй одоо газар тариалангийн одоо эрхлэхэд ер нь ямар бэрхшээл байдаг вэ? За та бүхэн ингээд газар тариалан эрхлэснээр одоо хувийнхаа амьдралыг яаж явж байна? Ашиг орлого ер нь хэр байна? За би Булган аймгийн тэшиг суманд үйл ажиллагаа явуулдаг эгийн хишиг компани захирал Цэрэн очир гэдэг хүн байна. За манайх бол 2000 оноос хойш бол газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна. Манай суманд бол нэг 13 аж ахуй нэгж 10 гаруй иргэд бол газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг.
За манай сумын хувьд бол онцлог нь бол хангаан бүс өндөр уулын бүс хамрагдаж явдаг. Ер нь ургац алдах нь бол ховорхон байгалийн сайхан тогтцтой ийм сум байгаамаа. Тэгээд бид бол газар тариалангийн үйлдвэрлэлийг эрхлэхдээ одоо улсаас гаргасан чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж Атрын 2-3 дугаар аяны хүрээнд одоо бас хамрагдаж энэнгээр одоо техникийн шинжилэл хийж, үрийн шинжилэл хийж, одоо засгийн газраас үзүүлсэн дэмжлэгийн дагуу бас нэлээд одоо үр ашигтай амжилтанд хүрч байгаа юм улсууд байгаа. Тэгээ сүүлийн үед бол бидний одоо санааг зовоож байгаа нэг асуудал бол малын асуудал байна. Малчтай малын асуудал, мал бол ерөөсөө газар тариалан талбайгаас бол гарч өгөхгүй, тариаг маш их хэмжээр сүйтгэдэг. Тэгээ энэс хамгаалахын тулд бид одоо өөрснөө хуваараа нэг хятад улсад үйлдвэрлэсэн нэг тоор авчир татаал. Тэгээ одоо 100-ыг тэрийг тороо 100 жи эргээл ингээл тариалангийн талбай хамгаалах маягтай ингээд 100-ыг өнгөрүүлдэг л дээ. Гэхдээ бид чинь тэгээ тараа татаад санаа амарчж байгаа юм биш. Тэр торыг одоо бас зүгээр байлгахгүй малтчин зарим нэг ухамсар мөчд хүмүүс ч очоод тастаад аваа явчихна. Тээвэр хэрэгслийн араас зүүгээд явчихна. Тэгээ дотор нь ороод хашигдсан малаа онгоолгоод гаргахын оронд хайжаад тас татаад юм уу машинаар угс татчих унгааж байгаа энэ гаргаад ингээ явчихдаг. Бидний ажил маш их хүндрэл учруулдаг. Ингээд нэг төлөвлөөгүй зардал маш их гардаг. Тэгээ манай сумчин бол нэг онцлог нь болохоор нэлээд анслагдсан сум. Тэгээ өндөр үнэтэй шатхуун их хол газар тээвэрлэх учраас тээврийн хөлс өндөр төлдөг. Тэгээ бид яг хуу зүгээр энэ сайхан хангаан буйнд бол бас нэг шүүдтэй алдчихгүй ямар ч байсан нэг ашигтай ажиллаад ингээд үйлдвэрлэлээ бол явуулаад ирж байгаамаа. Тэгээд бид бол одоо алдаад жил болгон бол нэх өндөр ургас авч чаддгүй мэхэд бол нэг 10 15 дээдл нэг 20 25 центр ургацыг бол сүүлийн жилүүд давдаг болсон. Энэ юутай холбоотой болохоор зэрэг техникийн шинжилгээ хийсэн. Үрээ нэлээд шинжилсэн. Тэгээд хөрс боловсруулалтаа нэлээд ураншаа нэлээд сайн хийдэг болсонтой холбоотой. Нөгөө талаар бол хор гэзэд бордоо хэрэгжилж байгаа сүүлийн жилүүдэд. Тэрний ач тус бол маш их гарч ирж байгаа. Засгийн газраас ер нь ямар тусалцаа ер нь энэ одоо танаа сумын захиргаанаас ч юм уу байдаг юм уу эсвэл одоо өөрсдөө ингээд хүмүүсээ ажилуулад бүх юм болгоод байна уу? Ер нь бол тийм хүн ажилуул ийм хүн ажилуул гэсэн чиглэл бол байхгүй. Байхгүй шүү. Өөрснөө л одоо хүмүүстэйгээ тохирно. Хэдчний оронд одоо байх уу, удирдлагын ажилчин хэд байх уу, үндсэн ажилчин хэд байх уу гэдгийг өөрснөө тогтоогоод одоо нэг газрынхаа хэмжээтэй техникийн хүчин чадалтай уялдуулаад хэдэн хүн ажилуулах уу гэдгийг тогтоогоод тэр хүмүүсээ авч ажилуулна. Манайхны хувьд бол 2 хүн байнга ажилтай 6 хүн бол төр ажлын байраар хангадаад ингээд жил болгоо ажилладаг. Тэгээ 8 хүнийг бол ажлын байраар хангаж ажиллаж байгаа тийм. За хэдэн төгрөг цалин? Цалин бол одоо янз бүрэлдээ техникийн жолооч гэхэд бол нормоор аавна. Гаагаараа. Эчнээ гаагийн үр гүйцэтгсэн тэргүүрээ одоо цалин хөлсөд тооцож авахулна. Тусгай ажилчдууд бол зарим нь бол одоо цэвэрлсэн бодооныхаа тоон хэмжээгээр авчулна. Нөгөө ихэнхдээ бол бид нэр өдрөөр цалинжуулдаг. Тэгээ өдрийн бол нэг 20-оос 25 мянган төгрөгөөр одоохондоо цалинжиж өгч байгаа тий. Тэгээ ер нь бол нөгөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх тусам бол өдрийн ажиллах хөлсний хэмжээг бол нэмж явдаг. Тэгээ тэрний тань уйлдуулахгүй болохгүй. Тийм л чигтээ бол ажил өргөхөсдөг болж байгаа. Залуучуудаа ихэр одоо ажил хөдөлмөрөөр зааж өгч байна. Ер нь танаа суманд байгаа залуучууд хот руу нөөх нь ер нь багасч байна. Ер нь бол манай сумныг онцлогтой сум байгаа. Ер нь хүн ирж суурш нөхөөс одоо хүн нүгэд яваад нэг сууд болоод байдгүй юм. Сайхан газар. Энэ яг хөө хэрэг энэ сумын нэг сайхан байгалийн тогтолцоо байна. Нөгөө талаар бол маш их өгөөж хишигтэй юм сайхан газар л да. Байгалийн баялаг ихтэй, байгалийн дагалт баялаг маш их байна. Хүн бол ята ямар ч байсан өлсөхгүй нутаг гэж би бол үздэг. Тийм учраас бол сууршсан хүмүүс бол эргээд явна гэсэн бол ойлголт байхгүй гэж боддог. За манайх нэг сэргээ одоо хороотой юм байгаа юм дээ. Тэр хороон дээр одоо янз бүрийн газраас одоо Баруун аймгаас, Зөв аймгаас одоо Монгол орны зөв хүмүүс ирээд л ажиллаж амьдарч байгаа тэтгэвртэй гардаг. Хүүхдүүдний дайл амтан болоод тэгээд энэ дээрээс байнгын орчин суугч болоод ингээд байдаг. Энийг бол энэ нутгийн сайхан одоо байгаль нөгөө төр хишгүйнд л байдаг байх гэж би ойлгодог. Тийм учраас бол тэр хүн яваад байдаг сум биш л гэж ойлгож боддог шүү дээ. За баярлалаа. За тэгээд та бүхний ажил амьдралд маш их амжилт хүсье. Тэгээд энэ
одоо нутгийн залуучуудыг бас энд ингээд ажил төрөлтэй болгоод за нутгаа улам сайхан хөгжүүлээд газар тариалангийнхаа талбайг өргөжүүлээд улам компани ч томроод энэ одоо улсынхаа төсөвт бас та нар татвар төлж байгаа шүү дээ тий. Татвараа илүү төлөөд одоо үр хүүхдээ сайхан танаа хүүхдүүд энд амьдардаг. Хүүхдүүдээ бас энд ингээд сайхан ажил хөдөлмөрөөр эзэмшүүлээд сургаад ингээд амьдрахын ерөөл төвшүүлье. Баярлалаа. За баярлалаа. Залуучуудаа ч гэсэн одоо энэ нэвтрүүлэгт орж байгаа тохиолдуулаад одоо хэлэхэд газар тариалангийнхаа үйлдвэрлэлд одоо үр ашигтай ажиллаад ихийг сураад ахмад үеэс их суралцаад тэгээ сүүлийн үеийн техник даврын тохиромж одоо чадамгаа эзэмшээд жил бүр одоо өндөр ургац авч явахын ерөөлийг бол төвшүүлье. Тэшиг сумынхаа энэ Оюун баяр гэдэг айлын зослон дээр Оюун баяр гэдэг юм байна. Зослон дээр ирчээд байна. За тэгээд энэ эднийх болохоор одоо бас л нөгөө энэ бурайдууд нөгөө одоо зослонгийн байшин, хаваржааны байшин, өвлжөөний байшин гэдэг бүгд дандаа байшинтай байдаг. За энэ зослонгийн байшин ч гэсэн одоо ингээд галтгооны өрөөтөө, унтлахны өрөөтөө ингээд юутай. Цаатлынх нь юу лээ? Унтлахны өрөө цаатлынх нь, наадлынх нь бас жочид мөчд бас жочид ирдэг. Ингээд ийм 3 ийм жижиг байшинтай байж байгаа. Энэ шавгуурт болохоор бас жочид ирдэг. Тэр шавгуурт болохоор жочид ирдэг юм. За ингээд энэ эднийд яагаад зарж ирсэн гэхээр эднийх одоо нөгөө 20-д үнээс саад юм бэ те. Энэ жил 20-д үнээс тэднээс 30. Тэгээд одоо эднийх ийм том тоогоотой гэсэн байхгүй. За энэ тоогоор нөгөө цөцгийг ингээд машинддаг. Одоо бид нар нөгөө явсаар хоцроод ирчиж өнөөдрийнхээ хийцэн байна л да. За эндээ болохоор одоо 60 литр сүүг хийгээд энэ тоогондоо энтийнх нь юунаас цөцгийг гараад эндээсээ сүүн шингэн сүүн гарна. За шингэн сүүгээр тараг бүлээд Монгол архиа нэрнэ. А энэгээр болохоор цэцгийгээ түрүүн тэр нэг саунд хийгээд бүлээд ирсэн шүү дээ. Тэр саунд дотроо бүлээд одоо бас масла гаргаж авдаг юм байна. За ингээд энэ айлын эзэгтэй харамсалтай гэрийнхээ ажлыг хийгээд дуусгацсан байна те. Одоо 2 хагас болж байна. Тунгалаг долгиолох цагаар улс толгод цэцгэлсэн
За харгалт нуур бол үнэхээр бас хангаа газрын нуур болохоор нэг л тийм тогтун үзэсгэлэнтэй нуур юм байна. За харгал нуур бол Монгол улсын Булган аймагт 13.6 км2 талбайг эзэлж байрладаг. За дунджаар одоо 9.3 м, за ихтэй 15.6 м гүн нуур юм бэ. За энэ нуурын одоо иргэн тойрон бол үнэхээр үзэсгэлэнтэй. За зундаа энэ нууранд бол жуулчид одоо маш ихээр ирж одоо зуны цагийг энд амарч зугаалж өнгөрүүлдэг гинэ. Амар минь дүү та бүхэн минь сайхан намарж байна уу? Энэ бэлэгт сайн өдөр халахын хаяг харгалзсан хам богд даян дээрхийн шүтэнээс бурядын их онгон сахиус бухан ноёны өлгийн нутаг бутан хатан иви өвөг дээдсхийн нутгийг өлгийдсөөр ирсэн өвгөн бурлав эмгэн буурлээжийн нутаг Тэнгэрээс заяатай тишиг сайхан нутаг харгал нуурын хатан сайхан далгаагаар мэдчилж байна. Ара газар ургадаг ас бүхтэй алтарган алиган дээр тэнжээхэн авижи хоёрын өвөр газар ургадаг өндөх бүхтэй алтарган өвөр дээр тэнжээхэн өвгөн буурал авижим. Арагазара оргагше асабухоте алтарганае алигандере тенжен аваэжи 하여르네 오라가사라 오라각세 운대행아 부호테 알타라나예. За эрхэм хүндэт үзэгчтэй ингээд бид нар тишиг сумаараа ороод энэ одоо бураадын одоо ажилсаг хоёр айлаар ороод за ингээд энэ яг энэ сумын хажууд байдаг харгал гэд үзэсгэлэнтэй нуурын хажууд ирсэн байна. За энэ харгал нуурын одоо иргэн тойрон бол үнэхээр үзэсгэлэнтэй. Яагаад гэвэл энэ нуурын одоо иргэн тойрныг энэ өндөр уулсынхан сүүдэр ингээд тусаад за одоо яг ингээд нар шингэж агаад энэ одоо үнэхээр үзэсгэлэнтэй агшин бид энд харж сонирхож явна. За ингээд энэ сайхан нуурынхаа ирэг дээр одоо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бурад Басхан за 2019 онд энэ тишиг суманд болсон одоо баг алтарган наадмыг зохион байгуулсан. Дуучин, уран сайханч, за Д оюун эрдэнэ саяхан та бүхэндээ энэ сайхан Бурад дууга өргөлөө. За ингээд та бүхэн бидэнтэй хамт байж энэ сайхан нуурын иргэн тойрноо аялаараа үзэгчтэй.
үзэгчтэй ингээд Булган аймгаар аялсаар за Тишиг сумын Бурайд зан олны аж амьдрал ахуй соёлтой танилцаад за Харгал нуурын ирэг дээр нэг хонцоход одоо бид нар Тишиг сумаас 70 км-ийн зайд одоо баруун тишээ орших энэ Тарвахтай болон Эгийн голын бэлчээр дээр ирсэн байна. За энэ Эгийн гол Тарвахтай голын бэлчээр бол одоо Монгол орны дархан цаацтай газрын нэг нь тооцогддог. За энд бол үнэхээр үзэсгэлэнтэй газар байна. За эргэн тойрон битүү ой модтай ингээд яг хоёр гол ингээд тойроод бэлчээд ингээд тойргсон их тойрог нь маш үзэсгэлэнтэй харагддаг юм байна. Тэгэхээр бид нар ингээд өндөр уулын ороо дээр гарсан энэ сайхан үзэсгэлэнг хараад байж байна. Загийн гол бол үнэхээр Монгол орны хамгийн гүн цэнгэг хөвсгөл нураас их авсан хөвсгөл Булган аймагуудын нутгаар урсан өнгөрдөг. За сэлэн бүрэнд зүүн гараас нь цутгадаг гол юм аа. За уг гол нь хөвсгөл нураас их аван урсдаг цорын ганц гадагш урсгалтай гол гэж хэлж болно. За эгийн гол байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 332 дугаар тоо тушаалаар хөвсгөл нуур иг голын усны сав газарт хамаардаг. За харин сэлэн бүрний сав газарт хамаардаг юм байна. За энэ голын урт нь 475 км урсдаг. За ус хураах савын талбай нь 40,454 хавтгай дөрвөлжин км юм байна. За дундаж хэвгийн одоо 0.117 гэж үздэг. За эгийн гол бол ой хөвч бүхий бэсрэг уус дундуур урсдаг. За ба хоёр талын уус нь зарим газартаа 100-аас 150 м хүртэл ойртож их зөндөр хадан хясаатай хавцал үүсгэж бол голын хөндийн төрх байдал бол одоо маш үзэсгэлэнтэй харагдаж байдаг. За голын гулдрал нь бол эхнээсээ адгаа хүртэл шинс нарс, улаас, хайлаас төрөл бүрийн жимсний бут зэрэг үзэсгэлэнт байгалийн тогтцолтой бургасан ой дундуур урсдаг юм байна. За энэ голын одоо өргөн үүр голын бэлчээр хүртэл 20-аас 70 м хүртэл мөн хүрэн. За түүнээс доош 50-аас 150 м өргөн юм байна. Сивдэг хатанх цоод сэллихтэй сэтгэл нөмрөсөн син бараатай удман түүхэндээ босоо химэртэй унган утганы унган хангайна амраа сууж байна. За натаа зугаа гараад дэше явъя алхъя. За Булган аймгийн үзэсгэлэнт газрын нэг болох Уран тогоо уул нь Булган аймгийн Хутаг өндөр сумын нутагт Улаанбаатараас мөрөн орох хатуу хүчлэлтэй замын дэргэд оршдог. За унтарсан галт уул юм аа. За энэхүү уулыг 1965 онд улсын тусгай хамгаалтанд авсан. За далайн түвшнээс дээш 1686 м өндөр. За ороо дээрээ 500-аас 600 м өргөн. За 50-аас 60 м гүн тогоотой юм байна. За тогоондоо 20 м орчим голчтой. За 1.5 м-ийн гүн нууртай бөгөөд за нуурын эргэн тойронд ой модоор хүрээлсэн. За дээр нь гараад үзвэл маш үзэсгэлэнтэй харагдаж байсан. За харин тулга тогоо жалавч уул нь Уран тогоо уулнаас урагш 12 км зайтай оршдог бөгөөд за дөрөвдөгч галын үед оргилж байсан уулс юм байна. За Уран тогоо уулыг бол 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг.
За домогт өгүүлснээр уран тогоо уулын ар хэсэгт бурхан аршаан тусаасан учраас хутаг өндөр сумынхан эдээ ундаагаар гайхагддаг гэж яригддаг ажээ. За харин уулын үүрт суу тусаасан болохоор баян агт сайхан сумдын айраг улстай алдартай болсон гэж бас ярьд юм байна. За ингээд үзэгчтэй Булган аймгийн үзэлтэй газрын нэг болох одоо эгийн гол иг тарвахтай голын одоо бэлчээр за мөн Булган аймгийн Тэгшиг сум алдартай үзэсгэлэнтэй байгальтай уран тогоо уулаараа аялсан ялла үүгээр дуусгаж байна. За дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй. Ийм сайхан мөчийг та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа бас маш их баяртай байна үзэгчтэй. Амар юм олсон да. Энэ ара. Энэ айлын бүх юмныхан түлхүүр энд байна. Очицгүй.